Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Монгол ёс хүмүүжлийн хичээл эхэлж байна. Өнөөдөр бид хамтдаа монголчуудын хоол хүнс гэсэн сэдвээр ярилцаж судалнаа. 29-р үеийн 3 дугаар ангийн сурагчдаа амжилт хүсье. Монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүнүүд юу байдаг вэ? Бодоорой. Аав ээжтэйгээ хамтран ярилцаарай. Монголчууд эртнээс мал аж ахуйг эрхэлсээр ирсэн ард түмэн иймээс малын сүү шим махыг янз бүрийн аргаар боловсруулан хоол хүнсэндээ хэрэглэдэг. Мөн ан амтан, зэрлэг жимс, ногоо болон таримал ногоо, үр буурцаг, жимс жимсгнийг хачир болгосоор ирсэн. Тэгвэл хүүхдүүдээ монголчуудын эдийн ундааг 5 тансаг эдийнт багтааж үздэг. Бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулж харцгаая. Хүнсний ногоо болон үр буурцгийг ногоон эдээнд, 5 хөшөө малын махыг улаан эдээ бас эдээ шүүсч гэж хэлдэг. Одоо бүгдээрээ хамтдаа монголчуудын хоол хүнсний талаарх мэдээлэлтэй танилцъя. Цагаан эдээн сүүгээр хийдэг тараг, ааруул, өрөм, зөөхий зэрэг хүнс юм. Улаан эдээнд мах орно. Шар эдээ бол шар цагаан тос, түүгээр хийсэн хайлмаг зэрэг тосон хүнс. Ус аршаан, шимийн арх нь хар эдээ. Харин ногоон эдээнд арван гурил, буудай, бог, будаа зэрэг уламжлалт үр тарианы төрөл багтдаг. Тэгвэл хүүхдүүдээ монголчууд хүйтэн сэрүүний улиралд өөх тостой ичлэг ихтэй махан хоолыг түлхүү хэрэглэдэг. Махаа борцлох, үүцлэх, шуудслах зэргээр хадгална. Монголчууд малынхаа мах сүүгээр маш олон төрлийн хоол хүнс ундааны зүйлсийг хийдэг. Тухайлбал 200 гаруй төрлийн бүхэл мах болон махтай хоол, 150 гаруй төрлийн цагаан эдээ цагаан хоол байна. Эдгээр мэдээллийг Монгол малчны эрдэм ухааны дээж оршвай номоос авсан байна. Цагаан эдэг зуны ихэнх сараас эхлэн намрын дулаан улиралд хоол ундандаа дагнан хэрэглэдэг уламжлалтай. Хүүхдүүдээ махаа борцлох, үүцлэх, шуудслах гэсэн эдгээр үгсийн утгыг хамтдаа мэдэж авцгаая. Монголчууд махыг тухайн үед хэрэглэх, хожимын үед нөөц болгох гэсэн 2 зорилгоор бэлтгэдэг байсан. Тэгвэл борцлох гэдэг нь махыг яснаас нь шулаад нарийн жиргэн салхинд өөрөдүүлэх. Ингэснээр жилийн 4 улиралд хэрэглэх боломжтой болдог. Шуудслах гэдэг нь шүүсэнд нь хуурч болгосон махыг шууз гинэ. Үүцлэх гэдэг нь модон торох зэрэг савнд хэсгэлсэн хөлдөө махыг хүнстэй хамт хийж битүүлээд хавар задлахад махны амт шим шинээрээ өөр идээгүй байдаг. Махыг ингэж хадгалахыг үүцлэх гинэ. Дэлгэцэнд анхаарлаа хандуулаад хүснэгтийг ажиглая. Багштайгаа хамтдаа цагаан эдээг ялгая. Багштайгаа санал нийлж гинөө. Малынхаа сүүгээр тараг, айраг, хоормог, аарц, ааруул, гурууд, өрөм, зөөхий, шар тос, хольсон тос, бяслаг, ээдэм, ээзгий, хайлмаг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн боловсруулж хүнсэндээ өргөн хэрэглэдэг нь Монгол үндэстний онцлог юм аа. Монголчуудын хооллож ундаалдаг уламжлалаас харцгаая. Малаа ногоон цадах үеэс эхэлж цагаан эдээ ундааны дэглэмж хилждэг. Зуны сүүл намрын сараас жимс жимсгэн ааг амтад зэрлэг ногоо түүж цагаан эдээтэйгээ хослуулан хэрэглэнэ. Хүйтэрч эхлэх үеэс мах, шар буюу тослог эдээ, аарц, ааруул, ээзгий, арвай буудай зэрэг улаан шар, цагаан ногоон олон төрлийн эдээг хослуулан хэрэглэдэг байна. Хүүхдүүдээ өөрийнхөө идэж уудаг зүйлийг тэмдэглээрэй. Монголчуудын эдийн ундааны уламжлалаас суралцаж зөв хооллож сурцгаая. Өнөөдрийн хичээлд багштайгаа хамтдаа суралцсан хүүхдүүдтэй баярлалаа.